Өнөөдөр Трампын гадаад бодлоготой холбоотой хэдүүлээ богино яриа хийж бодлоо. Тэгээд сүүлийн үед Трампыг Украины дайнтай холбоотойгоор Европын холбоотой орнуудад дэмжихгүй байна. Путин долгонлоо, Оростой илүү найрсаг харилцаатай байх гэж орлоо энэ гэсэн мэдээлүүд их гарч байгаа. Тэгээд тэрнтэй холбоотойгоор Трамп ер нь яагаад ингэж байгаа юм бэ гэдэг дээр олон улсын эдийн засаг макро геополитик дээр шүүмж өгдөг Дэвид Ву гэдэг хүний сүүлд оруулсан видеос нэлээд анхаарал. The past month of the Trump presidency gives an impression of chaos. But is there a method to the madness? What do the actions of the new administration reveal about its ultimate goal? Why does it increasingly seem that Iran and China have everything to do with it? Тэгээд энэ хүн видеон дээр юу гэж ярьсан бэ гэхээр Америкийн засгийн газар Трампын administration Иран болон Хятад дээр илүү их анхаарал хандуулж байгаа учраас Украин Оростой холбоотой асуудлыг нэг тийш нь болгоод дээрээс нь Оростой илүү найрсаг харилцаатай байх сонирхолтой байна гэдэг ийм утгатай видео гаргасан байгаа даа. Тэгээ энэ дээр ерөнхийдөө бол хит хитэн шалтгаануудыг дурдж ярьж байгаа. Энэ дээр хамгийн гол шалтгаан юу вэ гэхээр Иран цөмийн зэвсэгтэй болоход их ойрхон болцсон. Тэгэхээр Иранд уран баяжуулдаг хоёр ерөнхийдөө сайт байдаг гинэ. Тэгэхээр энэхүү хоёр сайт дээр яасан бэхээр сүүлийн үед 60% хүртэл баяжуулсан ийм ураануудтай болцсон. Тэгээд зэвсэг хийхийн тулд ерөнхийдөө зэвсгийн түвшинд баяжуулахын тулд 90% хүртэл баяжуулах шаардлагатай. Тэгээд Ираны хувьд 2-7 хоногийн дотор 8 ширхэг цөмийн зэвсэг хэрэглэх боломжтой хангалттай хэмжээний урааныг баяжуулах чадвартай болсон гэж Iran Watch гэдэг вебсайт дээр бичсэн байна. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр цөмийн зэвсгэнд шаардлагатай гол материал болох урааныг баяжуулах чадамжтай айл хэдийн ер нь бол Иран болцсон байна гэж бол үзэж байгаа юм байна. Тэгээд саяхан босоо асуудлуудаас ярих юм бол Йемений Хутис гээд террорист бүлгэм рүү Америкийн зүгээс хүчтэй дайралтуудыг хийсэн. Дээрээс нь Ираныг шинээр цөмийн зэвсэгтэй холбоотой хилэлцээрт орё гэдэг ийм шаардлагыг Трамп тавьж байгаа. Тэгээд хэрвээ шинээр хилэлцээр хийхгүй бол бид нэр бөмбөгдөө шүү, ерөнхийдөө дайралт хийн шүү гэдэг ийм сүрдүүлгийн утгатай мессежүүдийг ерөнхийдөө аль хэдийн өгөөд эхэлсэн байгаа даа. Тэгээд энэ асуудал бол яаж хурцдаж байж магадгүй харуулж байгаа нэг тоо жишээ нь юу вэ гэхээр Диего Гарсия гэдэг нэртэй Их Британий энтхийн далай дээр байдаг арал дээр B2 Spirit Bombers гэдэг бөмбөгдөгч онгоцнуудыг Америк байлуулсан байгаа юм. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр шаардлагатай бол Иран руу бөмбөгдөлт хийхэд бэлэн байна гэсэн үг байна. Тэгээд цаашлаад Иран руу тэгвэл бөмбөгдөлт хийхэд бэлэн байгаа бол яагаад Оростой харилцаа сайтай байх гэдэг вэ гэхээр санаж байгаа бол Орос Украины дайны үеэр Иран бол Оросын хувьд айгүй том холбоотой түнш орон байсан байна. Тэгээд эдгээр Оросод юуг нийлүүлж хийсэн бэ гэхээр дайны туршид Шахед гэдэг нэртэй камикадзе буюу амиах оролдог ийм дронууд нийлүүлсэн. Тэгээд энэ дронууд маань ямар учиртай дронууд гэдэг вэ гэхээр 800-аас 1000 км нисээд онгоцтой байранд дээр очиод дэлбэрдэг ийм дронууд ерөнхийдөө үйлдвэрлэдэг. Тэгээд Ираны хувьд бол нарийн технологи ашиглаж хийгээгүй ч гэсэн хийсэн зардлын хувьд маш хямдхан $20-50 мянган долларын дотор босдог. Тэгээд барууны өндөр боловсронгуй хэдэн сая доллар шаарддаг хийдэг дронуудтай харьцуулах юм бол харьцангуй хямдхан олноор нь хийх боломжтой ийм дронуудыг Оросд нийлүүлж ирсэн байна. Тэгэхээр Оросын дайны үед тус олж ирсэн чухал холбоотой орн руу Америк ерөнхийдөө дайралт хийснээрээ Орос руу ямар нэгэн байдлаар занал хийлж байна гэдэг ийм мессеж болж магадгүй гэдэг утгаараа энийг одоо контейн хийх буюу энэ асуудлыг дахиж дэврэхгүй тулд ерөнхийдөө Оростой харилцаа сайтай байх сонирхол байгаа юм байна гэж бол Дэвид Вугаас үзэж байгаа юм байна. Тэгээд цаашлаад Америкийн зүгээс Орос, Украин болон Европоос ерөнхийдөө анхаарал татаад илүү энэ Middle East буюу Иран тэгээд цаашлаад Хятад руу анхаарал хандуулж байгааг юу харуулсан бэ гэхээр Signal гэдэг апп дээр чат маань задарсан байгаа. Энэ хүү чатан дээр Pete Hegseth, JD Vance тэр хоорондоо ямар утгатай юмнууд биччихсэн бэ гэхээр Европыг бид нар дахиж одоо ямар ч өөрсдөөсөө юу гэдгийг зардал гаргаад Европоос ямар нэгэн хохирол байхгүйгээр бейл аут хиймээргүй байна. Тэгээ яг үүндээ бол энэ
айгүй патарик зүйл болж байна гэх мэтлэн ийм комментиг үлдээсэн байгаа даа байхгүй. Түрүүчийн чатан дээр задарсан яриа болохоор окей, Европыг цаашдаа өөрсдөө батлан хамгаалахын асуудлыг сайн шийдвэрлээ. Оросын эсрэг үнэхээр хориг тамиар байгаа ямар нэгэн тэмцэл явуулмаар байгаа бол Европ өөрөө цугтаа ерөөхдөө энэ асуудал дээр тэмц дээрээс нь батлан хамгаалахын зардлыг өсгөх гэдэг иймэрхүү бодлогыг бол Америкийн зүгээс явуулж байгаа. Хятадтай холбоотой асуудал дээр Америк юу гэж үзэж байна гэж хамгаалж байгаа вэ гэхээр Орос Хятад хоёр сүүлийн жилүүдэд холбоо нь айгүй нэрийгдсэн, айгүй одоо юу гэдэг нь дотн болцсон. Тэгээд энэхүү дотн харилцааг ойлгуулах дунд нь ямар нэгэн байдлаар одоо хагаралтуулах юм сонирхол Америкт байгаа гэж бас үзэж байгаа юм байна. Тэгээд сүүлийн үед бол Хятадтай холбоотой асуудал улам хүндэрч байж магадгүй харуулж байгаа тод жишээ юу вэ гэхээр Панамын каналыг Америк эргүүлэн авнаа. Одоо болохгүй бол цэргийн хүч хэрэглэнэ гэж Трамп бол ярьж ирснийг та бүхэн санаж байгаа. Тэгвэл нь тэг шаардлагагүйгээр BlackRock худалдаж авна гэдэг иймэрхүү мэдээлэлүүд гарч ирсэн. Тэгээд гэтэл энийг Ши Жинпин энэ дээр нэлээд тааламжгүй хандж байна. Ши Жинпинийг болиулмаар гэжсэн. Яг өнөөдөр ямар мэдээлэл гарсан бэ гэхээр Ши Жинпин энэхүү гүйлгээг зогсоолоо гэдэг мэдээлэл гарсан байгаа даа. Дээрэс нь TikTok-ыг Америкаас хорино гэжсэн. Хорхоор болсон. Трамп түрхэндээ тэр шийдвэрийг хойшлуулад яасан бэ гэхээр TikTok-ыг салгаад тэгээд Америкаас гадна байдаг TikTok гэж хуваагаад Америкт байдаг TikTok-ийн 50%-ийг Америкт ерөнхийдөө эзэмшлийн өгнө гэж болно гэдэг нэг ийм санал гаргасан. Тэгээд энэхүү санал маань одоо л ажил хэрэг болоод яваагүй байгаа нь юу вэ гэхээр Хятадтай холбоотой харилцаа маань нэг сансан шиг явахгүй байгаа мэн гэдгийг харуулж байгаа. Дээрээс нь Ши Жинпинтэй 4 сард байна 6 сард уулзалт хийнэ гэж ярьж ирсэн бол тэгээд сүүлийн үед энэ уулзалттай холбоотой асуудлууд огт мэдээгээр яригдахгүй байгаа. Тэгэхээр уулзалт магадгүй ойр хугацаанд болохгүй байх магадлал байгааг харуулж байна. Тэгээд Пентагон руу Hexet юм бичсэн байсан. Тэгээд манай батлан хамгаалахын сайд Pete Hexet гэдэг хүн Хятадтай ерөнхийдөө Бээжинтэй ямар нэгэн байдлаар мөргөлдөөд орох юм бол байлтахад бэлэн бэлтгэлтэй байгаарай гэдэг ийм санамж бичиж оруулсан. Тэгээд энэхүү санамж бичиг дээр бас юу гэж ярьсан бэ гэхээр Европын хувьд Оросоос ирж байгаа занал хил дээр өөрсдөө илүү анхаарлаа хандуулъя. Бидний хувьд урд байгаа хамгийн яаралтай, хамгийн том занал хийлж байгаа дайсан бол Хятад юм а гэдэг ийм утгатай юм бас бичиж оруулсан байна. Тэгээд үүнтэй холбоотойгоор цаашдаа Ирантай холбоотой мөргөлдөө, Оростой холбоотой харилцаа жоон хүндрэх юм бол газрын тосны ханш үүсэх эрсдэлтэй. Тэгээд энэ маань эргүүлээд магадгүй инфляц нэмэгдэх, эдийн засгт ерөнхийдөө ол сүргээр нөлөөлөх, хугацааны зах зээл дээр нөлөөлөх юм эрсдлүүд байхыг бас үүсэхгүй. Нөгөө талдаа он гарч байхад бид нэр мүлгэртэй болон дээр Хятадын хугацаанд дээр айгүй болж байсан. Тэгээд яг энэ худалдааны дайнтай холбоотой тэгээд Трампын администрашн ерөнхийдөө урт хугацаагаа харсан. Тэгээд Америкийн ерөнхийдөө аюулгүй байдалд занал хийлж болох үед хамгийн том дайсан бол Хятад юм а гэж үзэж байгаа энэхүү бодлогыг бид дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө талдаа энэ маань Хятад хувьцаанд дээр булш байхад хэцүү болгож байгаа. Тэгэхээр миний хувьд бол огны хугацаанд бол Хятад дээр бол bearish байгаа. Тэгээд энэ хүү актад маань энэ хүрээд өндөрлж байна. Thank you guys.